75-ын анхны тоон задаргааг ол. Хариултаа зэрэгтийн тэмдэглэгийн ашиглан бичээрэй. За тэгэхээр бидэнд хоёр сонирхолтой даалгавар өгсөн байна. Анхны тоон задаргаа мөн зэрэгтийн тэмдэглэгийн ашиглан бичих. Зэрэгтийн тэмдэглэгийн ашиглан бичих тал дээр санаа зовох хэрэггүй. Эхлээд анхны тоо гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. За бүгдээрээ өмнөхөө сэргээн санах юм бол анхны тоо гэж зөвхөн өөртөө болон нэгт хуваагддаг начийн тоог хэл. Анхны тоо биш. 2 бол анхны тоо. Энэ нь зөвхөн 1 ба 2-т хуваагдана. За 3 мөн анхны тоо. За харин 4 бол анхны тоо биш. Ягаад гэх юм бол 1, 2 бас 4-т хуваагдана. Гэх мэтээр цааш үргэлжлүүлж болно. За 5 нь зөвхөн 1 болон өөртөө хуваагдана. 6 бол анхны тоо биш. Учир нь 2 болон 3-т хуваагдана. За ерөнхийдөө та ойлгож 8 анхны тоо биш. 9 нь анхны тоо гэж та хэлэх байх. Гэхдээ 9 бол 3-т хуваагдана. Тийм учраас анхны тоо биш. За тэгэхээр анхны тоо гэдэг маань сондгой тоо гэсэн үг биш шүү хүүхдүүд. За одоо бүгдээрээ 10-ыг авч үзье. 10 нь анхны тоо биш. Ягаад гэх юм бол 2 болон 5-т хуваагдана. За 11 нь зөвхөн 1 болон 11-т л хуваагдана. Тийм учраас анхны тоо. За гэх мэтээр цааш нь үргэлжлүүлнэ. Хүмүүс компьютерийн програм ашиглаад олон оронтой анхны тоонуудыг олсон байдаг. За одоо тэгэхээр бүгдээрээ анхны тоо гэж мэддэг боллоо. За харин анхны тоон задаргаа гэдэг нь тоог жишээ нь 75-ыг анхны тоонуудын үржүүрт задлана гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ одоо хэлцгээе. Бид үүнийг задаргааны мод гэж нэрлэдэг. 75-ыг хуваах хамгийн бага анхны тоог олъё. За хамгийн бага анхны тоо бол 2. 75 нь 2-т хуваагдах уу? За 75 бол сондгой тоо. Өөрөөр хэлэх юм бол сүүлийн цифр нь 5 гэсэн сондгой тоо байна. 5 нь 2-т хуваагдахгүй. Тийм учраас 75 нь 2-т хуваагдахгүй. За дараагийнх нь 3. 75 3-т хуваагдах уу? За шалгая. 7 дээр нэмэх нь 5 тэнцүү 12. 12 нь 3-т хуваагдана. Тэгвэл 3-ыг хэдээр үржүүл 75 гарах вэ? За үүнийг бүгдээрээ хуваагаад үзэх юм бол 25 буюу 3 ширхэг 25 цент нийлээд 75 цент болдог. Тэгэхээр 3-ыг үржих нь 25 нь 75 болох нь байна. Иймд 3-ыг үржих нь 25 болж байна. За хэрвээ итгэхгүй байгаа бол буцаагаад энэ хоёрыг үржүүлээд шалгаж болно. За одоо 25-ыг үржигдэхүүн задлая. 25 2-т хуваагдах уу? За 75 нь 2-т хуваагдахгүй. Тэгэхээр 25 ч мөн 2-т хуваагдахгүй. За тэгвэл 5. 25 нь 5-т хуваагдах уу? Тийм ээ. Тэгэлгүй яах вэ? 5 нь 5-ын 25 шүү дээ. 25 нь 5-ыг үржих нь 5 гэж задарна. Ингээд анхны тоон задаргааг олчихлоо. Ягаад гэх юм бол дандаа анхны тоонуудын үржир болсон байна, тийм ээ? Үүнийг бид 75 тэнцүү 3-ыг үржих нь 5 үржих нь 5 гэж бичнэ. 75 тэнцүү 3-ыг үржих нь 5 үржих нь 5. Өөрөөр хэлэх юм бол 75-ыг эхлээд 3-ыг үржих нь 25 гэсэн. Харин 25 нь 5-ыг үржих нь 5 болсон гэсэн. 3-ыг үржих нь 25, 25 нь 5-ыг үржих нь 5. Гэхдээ бүгдээрээ үнийг зэрэгтийн тэмдэглэгийн ашиглан бичих ёстой байгаа. За өөрөөр хэлэх юм бол анхны тоо давтагдан орсон бол түүнийг зэрэг хэлбэрээр бичнэ гэсэн. 5-ыг үржих нь 5 гэдэг нь 5-ыг өөрийг нь өөрөөр нь 2 удаа үржээ гэсэн. Иймд хариултаа зэрэг тэмдэглэлийн ашиглан бичиг гэвэл энэ тэнцүү 3-ыг үржих нь 5-ын 2 зэрэг. Энэ нь 5-ыг үржих нь 5 гэсэн.